But in heaven there is no pain. Харин мөнхийн улсад өвдөлт We байхгүй. just sang here. No sorrow, no pain. Тийм бид нар харсан шүү дээ. Ямар ч өвдөлт, Oh, ямар ч devil, гониг beat me байхгүй. up. Ой, диавол намайг зодоод өгөөрэй. No. Beat him up. Өөрөөр зодохгүй юу? Шиг. Beat him up. Зод. Цах. But if you don't have the strength, Харин танд хүч байхгүй бол how do I get the strength back? яаж бид нар хүчийг буцааж авах When you вэ? get truth back. Та үннээ буцааж ав. Then you get convictions. Тэгээд бат үнэмшлийг бий I болгох. told you previously. Би танад өмнө нь хэлжсэн. Revelation produces understanding. Эцэст ойлголтыг өгдөг. Understanding generates convictions. Ойлголт нь итгэл үнэмшлүүдийг бий болгодог. Conviction produces courage. Бат Strength. итгэл үнэмшил нь хүчийг өгдөг гэж. Are you catching this? Зориг өгдөг гэж. That's why everything starts with stealing. All the decree starts with stealing. Бүхий төрлийн багсалт хорогдолт нь хулгайнаас эхэлж байна. But all the increase starts with taking back which was Бүхий stolen. нэмэгдэлт, ихсгэлт, дүүргэлт нь бид нар хулгайлагдсан зүйлээ буцааж авахаас эхэлх юм аа. That's why God said, once again I will speak from it. Тийм л учраас Бурхан би дахиад нэг удаа мөнхийн улсаасаа ярих болно гэсэн. Everything which was stolen from my people, I will give it back. Миний хүмүүсээс хулгайлж авсан юм болгоныг нь би тэдэнд эргүүлж өгөх болно. That's why He will not let people distort it. Тийм учраас тэр хүмүүсээ те ингээд одоо самуурсан хэрэг He байдаг will not хүсдэггүй. let pastors distort truth to match their own agendas. Тийм л учраас тэр паструудыг үгийг нь гуйсаар байхыг өөрсдөө зорилгын төлөө гуйсаар байхыг зөвшөөрдөг. Because distortion means stealing. Ер нь бол гуйвуулна, гажуудуулна гэдэг чинь хулгайж юм гэсэн үг шүү дээ. If I distort the truth, Би үннийг гажуудуулах юм бол I change it. өөрчилж шүү дээ, тийм I ээ. remove something from it. Тэндээс нь ямар нэг юм аваа хайчихж байна. Dangerous. За энэ аюултай. That's what God says. Тийм учраас Бурхан хэлж байна. I will speak from Би Him. Тэнгэрээс дахиад нэг удаа ярих болно гэж. And everybody will become attentive, pay attention to me. Тэгээ хүн болгон над руу анхаарах болно. Amen. Hey, we don't even know what a church is. Тэгээ бид нар сүм What is church? сүм гэж юу юм бид нар бүр мэдэхгүй байгаа шүү. Тэр байтугай. Sometimes ask pastors. Hey, pastor, what is church by the way? Tell me. Тэгээд заримдаа пасторудаас асуудаг нөхөж нэг марцнаас Church мандын өгч сүм гэж юу вэ гэж асуудаг. Church is the body of Christ. No, Сүм no, бол no. Христийн бие юм аа. Don't quote the Bible. Tell me what church is Үгүй about. битээ Библиэс иш татаад бай. Зүгээр та юу гэж боддог тэрийг хэл. Even the parrot can learn things like that. Тэд хүртэл ингэж юмыг сурч чаддгийн давтаж It чадна. can't change the body of Christ. Сүм бол та Христийн бие юм аа. You know, I don't want that. I can read that myself in the Bible. Тэгээ би тэгээ юм давтсан юм хүсэхгүй байна. Би өөрөө мэд уншиж I don't need үзмээр. you to read the Bible for me. I can do it Миний myself. төлөө миний өмнөөс ингэж Библийг надад унших хэрэггүй. But God will speak to us again and tell us what is church. Харин Бурхан өөрөө дахиад сүм гэж юу болохыг Тэнгэрээс бидэнд хэлж өгөх болно. Yeah. Амен. He will speak to us Тэр again. ярина уу дахиад. And He will say, this is what I want. Тэ хэлнэ энэ яг миний хүсэж байгаа зүйл ахгүй юу? And then it's up to us to turn things around. Тэгээд дараад нь бид нар яаж хөдлөх вэ гэдэг чинь одоо бид нар дээр So we өөрсдөө. build what He wants to be built. Эсвэл бид нар түүний хүсснийг барина. Amen? Are you catching this? Мгм. We have to know again what worship is about. Магтаал гэж юу болохыг бид нар дахиад мэдэх What хэрэгтэй prayer байна. is about. Залбир гэж юу юм? What fellowship is about. Нөхөрлөл гэж юу юм? I try to redefine fellowship at the beginning of the meeting. Тэг би цуглааны өмнө одоо нөхөрлөлийн талаарх ойлголтыг шинжлэх гэж оролцсон тийм ээ. What does that mean? They devoted themselves to fellowship. Тэгэд өөрсдөө нөхөрлөлд зориулах гэж юу гэсэн үг юм? Oh, let's have cell groups. Зүгээр симбл хий. You can have all the cell groups you want. Тэг хүссэн симблгээ хийж болно. You can eat cakes until you spit it out. Та бүүжлөө хамтдаа суугаад торт идэж болно. It might not produce 1 gram of fellowship. Энэ нь ямар ч 1 грамм нөхөрлөгч бий болгодгүй юм аа. God knows Бурхан мэднэ. what is fellowship. Нөхөрлөл гэж яг юу юм бэ гэдгийг. He said, Тэр хэлэхдээ be one as my Father and I we are one. эцэг эд хоёр нэг байдаг шиг та нар нэг бай гэсэн. So He knows. Тэгэхээр тэр мэдж байгаа юм. Because He and His Father are one. Есүс эцэг хоёр нэг учраас. He will Тэр tell us мэддэг. Тэр бидэнд хэлэгч болно. how to become one. Яаж нэг болохыг Only He knows. зөвхөн тэр мэднэ.
Some people say, but if we agree about the vision, we'll be one. No, it Зарим хүмүүс хэлэх байхгүй юу бид нар хараан дээр нэгдсэн бид нар ингэж гэж. does not need to produce unity. Энэ нь ямар ч нэгдлийг бий болгохгүй. He knows how. Харин тэр мэднэ That's why яаж. we have to work with him. Тийм учраас бид нар түүнтэй Follow хамт me, алхах he хэрэгтэй байна. said. Учир нь тэр хэлэхдээ намайг дагаа Why гэсэн. don't we hear what he said? Яагаад түүний He хэлсийг said, "Follow me." сонсохгүй байгаа юм бэ? Тэр Why хэлэхдээ don't we follow намайг him? дагах гэсэн. Яагаад бид нар түүнийг дагахгүй байгаа юм? Why are we always on excursion somewhere? Бид нар яагаад дандаа өөр зүйлийг хийж идэв? Run from him, run back to him, run like a dog. You know, we Яг walk with dog, нохоошиг dog goes ингээд everywhere. тэгээд нэг араас нь гүйснээ буцаж такаад тийшээс нэг гүгээд л ерөөсөө. That's why you have a line to keep him. This is my dog. Тэгээд тийм нохооднууд байдаг ш тийшээсээ гүйдэг. Заавал уяа утас Running хийж around байгаа. all the place. Христчингүүд яг юм бүр ийм дэндгүй нисэлтэй. Let's walk with him. Түүнтэй хамт алхах Pay юм. attention. He will talk. Анхаарлаа хандуулахад тэр ярих And болно. we'll take back what is stolen. Тэгээ хулгайлагдсан юмсаа бид нар авах As болно. we take it back, Бид нар авахад бид нар даг fullness болно. will come. Дүүрэн байдал Weight хүрч will ирнэ. come. Жин нэмэгдэнэ. Muscles will come. Бидний булчингууд бий болно Then сүнснээ. he's finished. За тэгээд диавол He дуусна. knows he's finished. Конец фильм гэдгээ диавол мэдэх болно. That's why he concentrates on the stealing. Тийм л учраас диаволтэй хулгайлах дээр үнэн одоо санаа Steal тавьдаг. joy. Баяр хөөргийг хулгайлах. Steal truth. Үннийг хулгайлах. Steals faith. Faith in him. Итгэлийг хулгайлах. Түнд итгэлтэй байх итгэлийг. Steal understanding the resurrection. Дахин амьдралтын ойлголтыг хулгайлах. Takes that away. Тэрийг хулгайлаад авчирч. So a resurrection for us is a historical Тэгээд бид нар event. яг дахин амьдралт бол зүгээр болж өнгөрсөн түүхэн үйл явдал. Or it has to do with heaven one day. Тэгээд одоо дахин амьдралсан чи би нэг өдөр л тэнд очин доо. He stole the meaning of resurrection for now here. Яг өнөөдөрт зориулсан дахин амьдралтын утга учирыг хулгайлсан байгаа. That's why pastor says, oh, we have to go through a lot of Тийм suffering. л учраас пастор номлохтой хэлж байгаа. Өөс биднээс амар их гашуун зовлон. Praise the Lord. One day I will die. өдөр би үхэндээ And go to heaven. тэгээ мөнхийн устд очино. Are you with me? Ойлгож байна уу? I will finish in 5 minutes. Is it okay? За 5 минутын We'll дараа drop the дуусгая. break. So this is John 10:10. За энэ бол Иохан 10:10. Jesus said he came to steal, lower life, to destroy destiny. Есүс хэлж байгаа тийм ээ. Тэр хулгайлахаар амийг багасгахаар хувь тавиланг устгахаар But ирсэн I юм. have come to give you life. Харин би та нарт амийг I will give you words of life. амийн үгсийг өгөхөр I ирсэн. will do spirit of life. Амийн сүнсийг би та нарт And өгөх. that will produce abundance of life. Тэг эдгээр нь та нарын дотор тэр бяцхан амийг бий болгох юм Amen. аа. It will produce a strong life. Тэр хүчрхэг амьдралыг бий And it will болгоно. produce a successful life. Энэ нь амжилттай амьдралыг бий болгоно. Your destiny will be a success. Таны хувь тавилан чинь You амжилттай will болох. fulfill the assignment. Та ажлаа хийж дуусгах гэсэн. You will finish the race. Та замаа дуусгах. And the devil is out of the picture. За тэгээд диавол бол шууд гарлаа байлаа. Amen. Ерөөс. Are you catching this? Ойлгосноо те? That's why God will restore truth in the church. Тийм л учраас бурхан сүм дотор үннийг босгохыг So хүсэж. the church can become heavy, Тэгснээр сүм үнэн full даацсан. of glory, Алдраар нь дүүрэн байх full бол. of the presence of God. Бурханы оршихуугаар The дүүрэн байх church will бол. get muscles. Сүм бүр булчинтай болох. Church will get weight. Бүр жинтэй байх болно. So even the church wants to push the church. Church wants to. If the devil wants to push the church, Тэгээд диавол сүмийг түлхэх гэж the оролдоход church will not be harmed. тэгээд сүм яахчгүй. He will be Харин harmed. диавол өөрөө юм болно. Just like if you beat a bodybuilder, you will be harmed. Та тэр бүдүүн биетэй боди залууг цохохоор тэр Devil биш та will be harmed. гэмтдэг шиг диавол If he гэмтэн. touches the church, Хэрэг тэр сүм хүрэхэд he will be harmed. тэр өвдөндөө тэр үнээр гэмтэн. And the church will be able to fulfill destiny, Тэгээд сүм хувь тавилангаа гүйцэтгүүлэх чадвартай болох юм аа. even to change nations. Бүр үндэстнүүдийг ч өөрчилнө. So watch the stealing. Тэгэхээр хулгайлдаг. Анхаараарай. That's why Тийм учраас next week дараагийн 7 хоног is important. их чухал шүү. We have to pay attention. We cannot just say, oh, praise the Lord. Бид нар гэж Philip came, Philip went, praise the name of the Lord. Ямар гоё юм бэ? The Lord gave, the Lord took. Тэсээ эзэн өгсөн эзэн авлаа гэж. Blessed be his name. Эзний нэр алдаршиг гэж. No, Үгүй. I can tell you,
already Sunday night. Бүр аль хэдийн бүтэн сайнны орой.